За асан бацхан уу. За өнөөдрийн сэдв болохоор mount болон өрц гэсэн сэдвээр та бүхэнд бяцхан юм ойлгомжтой аль болох энгийн байдлаар тайлбарлахыг хичээе. За өрц гэж яриад байдаг юу юм, mount гэж яриад байдаг юу юм бас мэдэхгүй хүн байвал бас хэрэг болох болов уу гэж бодоод. За mount гэдэг нь бол яг энэ их биеийн дээр байрлаж байгаа энэ линз ордог энэ бөөрөнгийн хэсгийг бол mount гэж байгаа. За тэгэхээр та бүхэн харж байгаа бох RF, EF. За түрүүний дугаар дээр ярьсан RF линз болон EF линзний үнийн тухай бол бүгдээрээ түрүү ярьсан. Тэгэхээр RF линз бол энэ EOS R гэсэн энэ бодинд бол ордог байна. Тэгэхээр EF гэдэг линз бол одоо Canon-ы 6D, 5D одоо юу гэдгийг юм EF линз орох зорилтын юм бодинд бол ордог байна. За та бүхэн харж байгаа бах тэр яг ижилхэн тооны ийм контакт өгдөг ийм хэсгүүд байгаа. Тэгэхээр яг ийм линз нь ийм бодид орно гэсэн одоо ийм л ойлголтыг та бүхэн ойлгочих болно. За Canon бол одоогор бол EF, EFS, EFM, RF гэсэн ийм дөрвөн төрлийн маунттай линз үйлдвэрлэж байна. За магадгүй танд EF линз байж болно. Гэтэл танд бол EOS R буюу одоо энэ RF линз ордог юм боди байлаа гэж бодоход бол та заавал EF линз зарж RF маунттай линз авах шаардлагагүй. Ерөнхийдөө энэ ийм төрлийн адаптер ашиглаад энэ линзийн хооронд нь ингээд одоо холиод ашиглаж болно гэсэн үг. Энэ бол бас их давуу талтай юм орчин үеийн шийдэл болсон байгаа. За дараагийнх бол F буюу өрц гэдэг ойлголтын тухай та бүхэнд бас бяцхан энгийнээр тайлбарлахыг оролдъё. За харах юм бол ингээд линзэн дээр маш олон юм бичиг тоонууд байдаг. За тэрний бол хамгийн хойд хэсэгт нь ер нь бол нэгийг харьцах тэд гэсэн нэг юм тоо байдаг. Тэрийг бол та өрцгээд ойлгочих хэрэгтэй. Өрц гэдэг бол линзэн дээрээ байдаг юм үзүүлэлт. За энэ линзний хувьд бол жишээ нь нэгийг харьцах 4 гэдэг юм тоо харагдаж байна. Тэгэхээр энэ бол хамгийн багадаа 4 хүртэл онгойдог юм зүйлээ гэсэн үг. За энэ бол нэгийг харьцах 1.8 1.8-ийн өрцтэй хамгийн багадаа гэсэн үг. За энийг ойлгомжтой болох үүднээс танд нэгэн зураг үзүүлээ. Энэ бол 85 мм-ийн дурангаар авсан f1.8 өрц. Тэгэхээр өрц нь хамгийн багадаа буюу 1.8 хүртэл онгойход зөвхөн шагаан хэсэг фокустай. За бусад хэсэг бол юм бүрзэгэр байгааг та харж байна тийм үү. Энийг бол бүлүүр гэж яриад байгаа. За хоёр дахь зурган дээр бол линз адилхан өрц нь 2.8. За энэ үед бол шагаанаас гадна цаад хэсэг арай тод байна. За гурав дахь зурган дээр өрц нь 4-тэй байна. Энэ үед бол шагаанаас гадна цаад буудангийн хэсэг бол арай илүү тодорсон байгааг харж байна тийм үү. За дараагийн дөрөв дэх зураг бол F8 өрцтэй үед за ер нь бол зураг тэр чигтээ ингээд бүх зүйл нь ингээд тод гарч байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол өрцний ялгаа. За энийг харуулахын тулд хоёр зураг та бүхэн харж ийн харьцуулсан. За нэг нь бол F1.8-тай, нөгөөх нь F8-тай. За F8-тай зураг бол ерөнхийдөө зураг тэр чигээрээ ингээд тод ингээд цаана юу байгаа нь ингээд давхар мөн наан юу байгаа нь ингээд давхар харагдчихээн тийм үү. Тэгвэл F1.8 өрцтэй үед бол зөвхөн шагаа ингээд тод харж байна. Шагаа гэдэг маань би шагаан дээр зөвхөн фокус авсан учраас фокусноос авснаас бусад хэсэг бол ингэж бүлүүрдэж юм бүдэг болдог байна. Энийг л өрцгээд та бүхэн ойлгочих хэрэгтэй. За тэгээд дараагийн ярих сэдв бол их бие буюу body байгаа. За тэгэхээр энэ body-ны талаар бол та бүхэнд аль болох ойлгомжтой байдлаар body-ны үн ханш одоо хэлбэр хэмжээ юу гэдгийг те зүйлийн тухай ярилцаж болж байна. Та бүхэн өөрийнхөө body-н дээрх тохиргоо ч юм уу ямар нэгэн зүйлийг асуух хүсвэл комент хэсэгт бичээрэй. Би чадах чинээгээр хариулт явах болно. Ингээд та бүхэн яг одоо subscribe дараарай. За тэгээд би чадах чинээгээр та бүхэнд асуулт чинь хариулт явахыг хичээнэ. Тийм учраас та бүхэн асуух зүйл байвал комент хэсэгт бичээд байгаарай. За bye.